Би ингэж явах хэрэгтэй гэдэг үү те. Asahi брендийн үйлдвэр дээр зочлоод Asahi брендийн шар айрыг хэрхэн бүтдэг тэгээд яаж юм гоё супер драй амт нь бий болдог талаар судалж мэдчихэж байгаа. Энд гадуур юусэн хогийн сав байдаг үү заяа. Тэгээд лүүр зураг бас амар хэмтэй болохыг бүр ингэ нүд ирээжлээд идэв юм байна. Өглөөний 6 цаг 35 минут болж байна. Тэгээ яг одоо Чингис хааны сонгосны буулаас 7:40-с Нарита руу нисэх онгоцоо ер нь бол хүлээж байна. Тэгээ энэ удаа Токио руу явж байгаа ганцхан бөгөөд цор ганц маш чухал зорилготой тэр нь Asahi брендийн үйлдвэр дээр зочлоод Asahi брендийн шар айрыг хэрхэн бүтдэг тэгээд яаж юм гоё супер драй амт нь бий болдог талаар судалж мэдчихэж байгаа. Тэгээдсэн анхны удаа Япон явж байгаа болохоор амар сэтгэл догдолт өөрөнлөө. Тэгээд удахгүй онгоц маань бордыг нь хэлчихэж байгаа учраас тэр зүйлээ явлаа шүү. Бидний ийм их том хэмжээтэй шатцлагчтай дэшээ гарч ирсэн. Тэгээд тэрээс ахаад дэшээ гарч ирлээ. Сах 2.2 байна. Сах 2.2 гэр байт юм аа. What? Ой, би ингэж явах хэрэгтэй гэдэг үү те. Ганцхан энэ нөгөө мотивашн энэ нөгөө юу байдаг? Эсэгдэг энэ танк 4000 жил байна. Ооч тусал 4000 жил. Тэгээд бид Дөнгөж сайхан музейг үзсээс гараад ирсэн явж байна. Тэгээд музей амар сонирхолтой байна. Би гэхдээ музейг зүгээр тийм амар том гэж юусаа төсөөлөөгүй. Зүгээр л ерөөхдөө ийм жижигхэн одоо манай брендийг гэдэг гэсэн тийм үзүүлэлт байх болно гэсэн чинь яг үндсэн Токиод байдаг Asahi үгийн том үйлдвэрээ ингээд нэг давхрыг нь бүр нэлээ юм том байгууламжаа тэр чигт нь музей болгоцсон юм байна. Тэгээд нэлээ их алхаж явдаг, нэлээ их юм үздэг. Бүр ингээд яг нөгөө том одоо эсэгдэг хадгалдаг ингээ шар айрны амар юм том юмнуудыгаа бүгдийг нь харуулт юм байна. Савлгаанууд нь яаж савлагддаг, үйлдвэрийн шат амжилт процессуудыг нь бүгдийг нь харуулт юм байна гэдэг. Музейс гарч ирээд үндэсний маш том ач холбогдолтой ийм том брендийн музей ийм байх хэрэгтэй байна л гэж бодож бодлоо шүү. Энэхтэй амар том юм байна та. Тэр яг нөгөө Донкигийн яг өөртөө бүр юм пингвинтэй байгаа юм шүү дээ. Би энэ л өөрөөс мэддгээс аахгүй. Тэсний хамгийн сүүлд нөгөө Бруно Марсын эдний сурчлагаа гэдэг нэг хамтраад тэгээд нэг юм хийжсэн. Тэр нь амар гоо сонирхолтой байсан. Эдгээр баг байдаг юм байх байгаа. Шүрээ. Материал гоё юм шүү юу? Хямдхан гэлтгөө. Зохиолоо. Godzilla. Би энийг яг үзэж үзсэн. Би Бруно Марсын клипэн дээр энэ малгай харсан аахгүй. Донки малгай. Яа. Тэвчээ. Яа. Гоостой. Хэдэл доош хамтаа хүнс рүү орж үзье. Гэтэ энэ юу н дотор байгаа бүх юм байд юм байлээ. Хүнс байна. Янз бүрийн өөр бараанууд байна. Дэшээгээ бүр дугуй муугу, цэглэгаан бараа мараа бүх юм байд юм. Жижигхэн аяг голын юмтай маш сайн сонголттой. Вау. Энэ бүр амар том юм шүү дээ. Тэгээд лүүр зураг бас амар хэмтэй болохыг бүр ингэ нүд ирээжлээд идэв юм байна. Тэрлэн жоохон хүүтэй маа одоо чи.
Энэ манай яг Монгол зарагддаг бүх төрлийн асахинд байдаг юм шүү дээ. Энэ нөгөө манай алдартай хүмүүсийн асгаад байдаг намаа жокей. Энийг хамгийн гол чухал юм амар хүйтэн болох хэрэгтэй юм билээ. Бүр мэржлүүд нэг гол нь амар хүйтэн болгож иж тэгжиж яг өөрийгөө ингээд рефрешинг явах. Тэгвэл бас ялчгүй халгиз цалгаад асгарнаа гэсэн. Өөр түрүүний нөгөө байхгүй төрлүүд бас энд айгүй олон байд юм байна. Юу н анзаараад ахад. Түрүүний энэ дээр Dry Zero энэ 0-та Asahi байна. Бас ахаад манай Asahi-гийн энэ дөнгөж өчигдөрхөн шинээр зах зээл дээр танилцуулагдаж эхэлсэн гэсэн. Тэгэхээр энэ бас маш сонирхолтой байна. Энэс нэг авч амсч үзээ л да тий. За өөр. За өөрч тэгээд би уус нөгөө классик амтуудад дуртай болохоор энийг тэгэл авд юм дөө. За ингээд энэ нүрээд яжсэн өнөөдрийн манай аяллаа нийтдээ 3 дахь өдөр болоод дуусч байна. Энэ 3 хоногийн хугацаанд ер нь Японоор яваа зөндөө олон юм үзлээ, зөндөө олон шинэ зүйлсүүдийг мэдэж авлаа. Ялангуяа манай Asahi брэндтэй холбоотой зөндөө олон шинэ зүйлсүүдийг бас мэдлээ. Тэгээд ер нь баг 3 хоногт тасралтгүй өглөө өдрөө оройдоо ер нь баг Asahi пи ууж байна. Тэгээд яалтчгүй энэ дугаасаа хаасайгүй явна, хаашаа ч орно. Asahi брэндийн логотой, Asahi брэндтэй холбоотой зүйлсүүд бол баг бүхий л хоолны газар, бүхий жижиг одоо ресторан, уушин газрууд дээр баг бүгдэн дээр нэ бүхий супермаркетуудаар байна. Яалт чи нөгөө манай Монгол гэж ярьдаг штэ нөгөө Японы номер 1 брэнд гэж аягүй сурчлаад реклам гэдэг. Asahi брэнд бол гэхдээ үнэхээр шигнээсээ Японы номер 1 брэнд юм байна. Хаа явсан газар бас Asahi брэндийн бүх юм байна. Япон дээр маш гоё таалагдсан юм. Үнэхээр баялаг, хоолны соёлтой тим улс байна. Тэгээд хоолны соёлынхаа хажуугаар бас уухны соёл нь ялчгүй дагааз түүнийтэйгээ хамтдаа аюул сайн хөгжиж. Asahi-гийн хувьд бол янз бүрийн өөр төрлийн ялангуяа Япон хоолнуудтай амтж үзлээ, шорлоготой идэж үзлээ, раментай идэж үзлээ, будаатай идэж үзлээ. Өөрчн бас үүтэ бүрэгтэй идэж үзлээ. Ер нь баг хамтдаа ингэ зохицуулж идэж үзээгүй хоол баг байсангүй. Тэгээд бүгдэн дээр нь амсахад бол маш гоё амттай. Бүгдэнтэй нөхөр гоё зохицож илээ. Тэгээ угаасаа яг нөгөө манай Asahi Super Dry шараа иргэний хамгийн гол онцлог бол айлч хоолн дээр зохицоод эзнийхээ дараа тэр пивний гавшин амт намд төр үлдэхгүй учраас ер нь юутэйч эзэн гэсэн таатай байлаа. Зэг одоо миний байгаа бин байршил болохоор Токиогийн төвд байдаг Asahi Group-ийн үндсэн төв офис юм байна л да. Хоригдын давхар амар том барилга байна. Тэгээд Asahi Group тэр чигтээ ерөөс энэ төр байдаг гинэ. Бидний түүхэн болохоор 1889 онд хамгийн анх шар ариг үйлдвэрлэж эхэлснээс ер нь энэ группийн бүх юм түүхэн эхэлж илтэй. Тэгээд одооний энэ төвшин зөндөө олон янз бүрийн өөр төрлийн брэндүүдийг өөртөө нэгтгэсэн бүр аягүй том групп юм. Гэхдээ хамгийн сонирхолтой хамгийн анх түүхэн эхлэхдээ л энэ шар ариг эхэлсэн. Тэгээ одоо ч гэсэн энэ группийн хамгийн том фокус нь бол шар ариг дээр байдаг. Тэгээ бидний яг энэ аяллаа хамгийн гол очир зорилгоноо Super Dry амт гэж яг ямар амт юм бэ? Ямар шар ариг Super Dry гэж нэрлэдэг юм бэ? Юу гэдгийг Super Dry болгох юм бэ гэдэг энэ одоо эрэл хайвал энэ процессын дунд энднийх болохоор яг энэ Super Dry гэдэг энэ харагдаж байгаа шүү дээ. Энэ өөрсдийнхөө маш алдартай энэ шар аригийг 1987 онд буюу үүсгэн байгуулагдсанаас бараг 100 жилийн дараа энэ пивнийхаа одоо magic-ийг олсон байгаа байхгүй secret sauce нь олсон ба. Тэгээд яагаад энэ Super Dry айгуу тийм онцгой бөгөөд маш чухал бүтээгдэхүүн энэ группийн хувьд байсан бэ гэхлээр тухайн үед хүмүүсийн хоолны соёл болон янз бүрийн өөр амтны таашаалууд нь шилжиж ингэж өөрчлөгдөж байгаа энэ үед тухайн үеийн мастер одоо энэ шар аргийг хийдэг хүн нь түүнийг анзаараад тэгээ бид нэр ийм айгүй хурдан хүний амн дотор амт нь удаанд ингэж үлддэггүй хурдан ингэж цэвэрлэгдээд дараачийн уух болон дараачийн идэх юмдаа ингэж нөлөөлдөггүй тийм айгүй тийм чанартай шар ариг хийх хэрэгтэй байна гэдэг тийм эрэл хайгууллын үндсэн дээр энэ Super Dry-г бол гаргаж авсан ба. Super Dry-г юунаас яаж гаргаж хаанаас нөгөө ийм өөрсдийнхөө инфлюенсийг олсон бэ гэсэн чинь энэ Super Dry-г болохоор хуурай сакенээс
гаргаж авсан гэж байгаа байхгүй юу? Хурэ саканы яг тэр хийдэг философиос энийг гаргаж авсан. Тэсник ямар Хоёр штэ. хоёр нэ. Гэтэ айгу сони дээр грин цагаар ингээд дуугаа сууж юм шиг. Нэг кофе шоп нэг юм байна тэ. Тэнтэй. Юу нэг хачи тэгэл кофе уугаал, десерт идэл яг хэмтэй нэг пив ууж болчихлоо бас тэ. Өдөр алхахтаа юу гэдэг вэ гэхээр нөгөө согтуур хунда согтын клуб юу ууж юм жаалаа тэ. Нилэн чи ч одоо асрагт түүхтэй соёл одоо зөндөө юм байна л тэ. Тийм үү. Тэгээ өчтөр нэг хойлоо юун дээр суугаад угаасаа ярьж илсэн шүү дээ. Ямар олон процесстэй нөөс нэрийн тий. Тэгжээс л тэгж гоё амтаараа. Одоо уугдсан ойлгоод байгаа сте тий. Ичи өчтэй. Тэгээд өчтөрийн нэг суши хийж байгаа тий. Суши гэхэд одоо хамгийн чухал юм чи бас ялгаагүй тэр нэг амтны цогцол шээ тий. Яг тэр амт одоо амар чухал учраас энэ одоо ингээ пивний амт тоолтоо холдоод байвал бодохгүй болчихно. Зүгээр фото гэдэг бол зөвхөн тэр замцын төлөө гэсэн илүү тэгээ фашаа өдрөмжин чухал байна. Пив муу эцэг адилхан юм байгаа даа. Тэгээ энэ шийдэж яхад дундаар нэг амац хөрөлдөг штэ дараагийн сүшиний амтаа бэлддэг. Яг тэгэхэд энэ бол нэр тэгвэл ганцхан сүшээ биш л бүр удаантай гомтой хүртэл тэр одоо болсон шүү дээ. Тэгээ өчтөрийн нэг багшийн хэлж байгаа нэг юм гоё байгаа даа шүү. За чи ийм хоол идэхүү гэдэг ингээд жоохон муудсан хоол гаргаж байгаа тийм. Хүн болгоно нөө гэж байгаа шүү дээ. Тэгээ пив гаргаж ирсэн ээ. За чи юм класс бохорч эсвэл юм утсан пив уу хүлээх одоо юу гэдэг чанаргүй юм уу гэхдээ тэгээд хоолтой яг адилхан байгаа байхгүй. Тэгээд бидний нөө гэж байгаа тийм. Яг адилхан гоё шин фреш одоо юу гэдэг чанартай тийм уу гэдэг чи эрүүл зүй хоол өөртөө сонгож идэх яг адилхан гэж байгаа хэрэгтэй тийм. Тэгээд одоо хүмүүс тэгээд харьцангуй бас ойлгодог болчихно юм өгчөөд. Японд яаж үсэн миний төсөөснөөс хэд хэдэн зүйлсүүд айгу сонирхолтой зүйлсүүд айгу хаж идэгдэж байна. Хамгийн ихний анзаарсан зүйл гэх юм бол энэ гадуур ерөөсө хогийн сав байдгүй заяа. Өдөржингөө инкермага дүүртлээ ерөөсө хогийн инкерманд игээд аваа шүү. Тэгээд орой бараг будалтай ирээл бараг хогоо хаяад байгаа юм шүү. Ерөөсө гадуур хогийн сав байдгүй юм байна. Гэтэ хогийн сав байдаггүй болохоор гудамж замтал бадна. Ер нь л бараг хэр оргийн хог хайцсан байхыг бодлоод маш ховорхон харна. Яг хав дийлэгтэй хүмүүс аягүй явдаг гудамжуудаар болоод ганц хоёр байвал байна гэсэн бусад өөр гудамжуудаар ямар ч хог байхгүй зөв бүр хайгаад явсан ч гэсэн бүр хог нь олдохгүй тийм байлээ. Нэгтгэн тийм байсан. Хоёр дахь юм бүх юм амар хамттай. Бүх юм амар хамттай. Ерөөсө салаад идэх намттай, торт идэх намттай, усуу намттай, пиво намттай ерөөсө бүх юм амар хамттай. Тэр нь амар гой сонирхолтой байсан. Гуртан бид ихтэй төсөөлөхтэй ягаад ч юм нөгөө нэг үргэлж кинон дээр, үргэлж бичлэгүүн дээр нөгөө Япон дэндүү хүнтэй, дэндүү шаваарлагдсан ингээд бүх сэргийг зайгүй гэж ер нь боддог байсан. Харин ч гудамж замтал баар яг сэлэх үед бол аюу гой сэлэх хөнгүү ер нь тийм байд юм байна. Мэдээж яг бизнесийн төв гудамжуудаар бол яг эд ажил тардаг ч юм уу хилдэг цагаар болж байгаа хөдөлгөөтэй бусдаар бол харьцангуй сэлэх хүн тийм байгаа нь аюу гоё байлаа. Болж игэл Япон хүмүүстэй хамт японочдын өөрсдийнх нь ордог тийм нэг юм нуугдмал хоолны газруудаар ороод яг Япон соёлоор нь хоолоо идээд яг Япон соёлоор нь уугаад тэгээд ингэж үзэх юм бол бас аюу тийм гоё мэдрэмж сурж илэрч тийм учраас ер нь болж игэл Япон найзтай олоод тэгээд энэ аялж авах хугацаанд тэр хүнээрээ гоё юмаа заалгаад ороорой гэж бол зөвхмөр юм. Харин аюу олон газруудаас англи хэлтэй меню байхгүй байх тохиолдолд ер нь бол олон байлээ. Тийм учраас ер нь бол Япон хүнтэй хамт яваарай гэдэг нь тийм учраас